Галактикаар нэг тархан суугаа шинжлэх ухаан танин мэдгүй шунд дурлагч сониуч болон монголчуудаа од мөндөр суугийн хамт олон 2025 оны 8 дугаар сарын 1-ээс 2026 оны 7 дугаар сарын 1 хүртэлх ээлжит 3 дугаар улирлынхаа цоо шинхэн 1005 нэвтрүүлгийг танилцуулах цуврал лайв үргэлжилж байна. За бид жил бүр 1005 нэвтрүүлгээ нэг улирал болгон багцлаад энэ мэтлэн өрчлөн зарладаг. Нийт 21 нэвтрүүлэг тус бүр 50 сэдвтэй өдөр бүр хагас сүтэн сайнгу 3 нэвтрүүлгээр бөмбөгдөнө. За шинэ улиралд бид шинэ нэвтрүүлгүүдийг эхлүүлж байгаа. Эдгээрээ нэг нь болох цусгүй тулаан нэвтрүүлгийнхээ 50 сэдвийг нь одоо танилцуулах болно. Энэ одоо танилцуулах 50 нэвтрүүлэг бол уулгүй талд усгүй цөлд засаггүй ноён цусгүй дайтан тэр юу вэ? За энэ бол оньсог. Хариулт нь мэдээж шатар. За тэгэхээр манай сэдвийн нэрнээс бол хүмүүс бол гадарсан баг тийм ээ. Цусгүй тулаан гэдэг одоо сэдвийн нэртэй байж байгаа. За дэлхийн шилдэг 50 үргийг доктор Өрөл Цэцэг бүх нүүдэл тоглолтын түүх сэтгэл зүйтэй цуг бүрэн задлж шинжилж бидэр сонирхолох болно. За нэвтрүүлгийг хасчлуу миний бие хамтран хөтөлж хөрөх болно. Өдрийн мэнд өрлөө. Өдрийн мэнд хасаа. За ингээд шууд хоёлаа яах вэ? Нэвтрүүлэг рүү шууд сэдвүүд рүү гарах уу? Эхний сэдвээсээ эхлэе. За. За юуны өмнө тусгүй тулаан 50 сэдвээ танилцуулах таатай байна. Тэгээд бид хоёрын танилцуулах хамгийн ихний сэдв бол ялтын төлөөх морфигийн зайлаас. Морфи гэдэг хүний талаар сагсаа сонсч байсан уу? Үгүй сонсож байгаа. За энэ бол нэлээд сонирхолтой сэдв байгаа. Тухайн үед бол 1857 оны 20 настай залуу Нью-Йорк Европын бүх одоо тамирчид болон мастеруудыг нэлээд дөргөнтэй болгосон юм гоё сонирхолтой түүхэн өрг болсон. Тэгээ тухайн хүний өөрийнх нь онцлог нь өөрөө юу байсан бэ гэхлээр 3 зүйл төр тодорхойлж ирсэн. Нэг нь болохоор хурд, хүч, мэдрэмж гэсэн 3 зүйл төр явж ирсэн. Тэгээ энэ тоглолтын талаар ингээд эхний одоо сэдв маань болно. За хоёр дахь сэдв маань болохоор давталгооны симфони. Сэдвийн нэрнээс юу гэж ойлгогдож байна? Энэ юм дуу хөгжим шиг л довтлох юм шиг. Ер нь урлагтай довтлох юм болов. Яг үнэ. Парис хотын опера театрт болохоор тухайн одоо Пол Морфи болон Герцог Карл хоёр маань тоглолтоо хийж тэр нь болохоор соёл урлаг одоо тухайн үеийн нийгмийг илүү одоо танин мэдүүлэх зорилгоор тэгтээ хаалттай өрөөнд. Тэгээ тухайн үед яасан бэ гэхээр тухайн Морфи болохоор мэдрэмжэн дээр хөглөгдөд 17 нүүдлийн дотор одоо Карлыг хоцсон ийм сонирхолтой сэдв байгаа. За дараагийн сэдв маань болохоор байгалийн төлөөх тулаан ба сэтгэл зүй. Эндээс та бүхэн юу гэж ойлгож байна? Одоо хасаа юу гэж ойлгож байна? Байгалийн төлөөх тулаан ба сэтгэл зүй. Яг би бол шатрыг бүр нэг айхтар сайн бол биш л дээ. Гэхдээ бол байгалийн ер нь бол ямар ч тоглоом бол байгалийн төлөө. Ер нь сүүлийн үед нь Counter Strike, Dota Mota гэл ингэн хөт чинь те. Компьютерийн тоглоом хүртэл яг байрлал ер нь дайн байл данчс ер нь байрлал шүү дээ. Тэр шатарч нэг тийм нэг байрлалыг л эзлэх гээд байгаа юм болоо. Шатрын түгэнд болохоор шатар судлаач өнөөдрийг хүртэл одоо нөгөө позицийн буюу одоо байрлал дээр илүү төвлөрсөн онолуудыг арга зүйг ингээд судлаад явж байгаа. Тэгээ яг энэ сонгодог одоо жишээ болгол яг энэ Trash болон Pillsbury хоёрын 1900 онд тоглосон Германд болсон энэ том тэмцээн яг энэ сонгодог жишээ нь болсон байна. За дараагийн сэдв маань болохоор шатарчдад онгод хэрэгтэй. За энэ сэдв бол их сонирхолтой сэдв. Хүмүүс шатар гэдэг спортыг ер нь спорт юм уу урлаг юм уу? Юу гэж бодож байна хасаа? Урлаглаг спорт юм уу? Ихтэй ер нь тэгж ярих юм бол бүх л спорт урлаг болчих гал юм л да. Ер нь бол спорт мөн шүү дээ. Оюуных л болохоос ш. Хүн төрөлхтний түүхэнд болохоор шатар гэдгийг болохоор оюуны одоо өндөр одоо спорт гэхээсээ илүү соёл, урлаг, шинжлэх ухаан тэгээ бүх зүйлийг ингээд танин мэдгүүд одоо чиглүүлсэн маш өв соёлтой спорт. Гэхдээ нэг оюуны спорт гэж ингэж тодорхойлоод байгаа. Тэгэхээр шатар гэдэг зүйлд болохоор тухайн одоо тамирчид, тухайн хүмүүсийн мэдрэмж, сэтгэл зүйн заан төлөв тэгээд тухайн орчин нөхцлөөс хамаарат онгод нь ордог. Энэний талаар хоёулаа одоо энэ одоо дөрөв дэх сэдвүүдээр маш нарийн одоо тухайн үеийн хүмүүсийн эмоционал болоод тухайн хүний мэдрэмж маш олон жил бэлтгэгдсэн бэлтгэлийн яг тэр ширээн дээр тоглолтын моментууд нь ямар байдаг вэ гэдгийг хоёулаа өргөн танилцуулгаараа хийнэ гэсэн. Зураач дуучид ч бас нэг онгодоо хүлээгээд онгод орохгүй байна. Онгод орчлаа гэдэг идэг шиг бас тоглолтод өртөл болсон юм байна тийм. Энэ бол оюуны онгод.
Яг тухайн ширээний ард сууж байгаа тамирчид маань, тухайн маструуд маань болохоор яг л олон удаагийн өрөг тоглосон ч гэсэндээ бүх төр мэдрэмж нь өөрөө тухайн үеийн л моментэр байдаг. Сая Морфи болохоор опера театрт, Парис опера театрт тоглохдоо яг симфони арал хийж байгаа юм шиг, яг нот тоглож байгаа юм шиг хүү, тэрэг тэ энэ хөдөлгөөнүүдийг ингээ гайхалтайгаар харуулдаг юм тоглолтууд байдаг. Тэгэхээр онгод гэдэг маань болохоор оюуны онгод бөгөөд тухайн момент тухайн тамирчнаас яаж гарах нь болохоор тухайн өргийн одоо тайлбарлах явцад л гарч ирдэг гэсэн үг. За 5 дахь сэдэв маань онлайн бус нүүдлийн юм аа гэдэг. Ласкер болон Нафер гэдэг хоёр их мастер маань 1904 онд тоглосон байгаа тийм. Энэ нь ерөөсөө л тактикийн золиос гэж нэрлэдэг байгаа. Тэгээд тэр мат тавих хүртэл одоо хайшин онлоор яваад тийм үү тий? Уг нь бол ер нь бол тийм. Гэхдээ онлайн бус нүүдлийн мат гэдэг маань болохоор хөвчлэн одоо мэрэгжлийн тамирчид маань эхний 15 20 нүүдлээ болоод тооцоолсон байдаг тий. Тэгэхэд энд болохоор онлайн бус нүүдлэр мат хийсэн. Маш гайхамшигтай тийм түүхэн тоглолт болсон. Тэгээ шатар судлаачид юу гэж тайлбарсан бэ гэхээр онлайн зөв нүүдлээс илүүтэйгээр тийм практик шийдвэр давмгаасан тоглолт боллоо. Яг гэвэл тэнд үзэж байгаа хүмүүс ингээд харахтаа энэ яг онлайн нүүдлэрээ бол энэ тал нь хожиндоо гэдэг юм одоо алгоритм дэвшүүлсэн баа шүү дээ. Тэгсэн чи эсрэгээрээ байсан. Онлайн нүүдлээс бус яг практик өөрийнх нь зөв мэдрэмжийн шийдвэр гаргаж тоглосон. Тэгээд мат хийсэн гэдэг юм айгуу сонирхолтой тоглолт болсон байгаа. За 6 дахь сэдэв маань болохоор Маршлийн сумыг мохоосон Капабланка. Энэ бол маш сонирхолтой бас нэлээд гоё одоо тухайн үеийн шатар сонирхогчд ингээд бүр одоо Маршлийн атак гэдэг бүр нэр томьёо ингээд Times сэтгүүлд ингээ бүр гарч эхэлсэн. Тэгээ Маршал болохоор өөрийнхөө яг энэ атак гэдэг үйлдэл дээр буюу одоо тактикийн үйлдэл дээр нэлээд хүмүүсийн анхаарлыг татдаг байсан бол яг тэр 1900 одоо 18 оны 10 дугаар сарын 23 Нью-Йорк хотод болсон тоглолтын дээрээ өөрийнх нь тэр олон жилийн гаргадаг тэр тактикийг мэрэгжлийн түвшинд гаргаж ирсэн. Тийм гоё одоо спорт тоглолт болсон гэсэн үг. Тэгээ энийг болохоор Каспаров 2003 онд өөрийнхөө одоо нийтлэлд ишлэл олгоо бичигт болгоор Маршлийн тактик аажмаар ингээд эцсийн ялалт хүртлээ маш төвж одоо төв шугамар төвийн фронтоор дайраад эцсийн мөчөндөө ингээд гайхалтай одоо төгсгөлийг хийж чаддгаараа ингээд алдартай гэдэг ингээд хэлжсэн. Гэхдээ энэ тоглолтод хэн хоцсон бэ гэдгийг нь хоёлаа өөргөөрөө тайлбарлана гэсэн үг. Спойл байхгүй. За 7 дугаар сэдэв маань сүүтрийн хүчний эргэлт гээд за 8 дугаар сэдэв маань чимээгүй хувь салхи. Мөн л ялгаагүй алийнхан Капабланка хоёр тоглосон. Тэгээ Капабланкагийн мэдрэмж нь болохоор ерөөсөө маш өндөр мэдрэмжтэй тийм хүн. Тэгээ алийнхны зэвсэг нь бол юу вэ гэхээр Капабланкаг хожино гэдэг бол айгүй хэцүү. Тэгэхээр алийнх нь яасан гэхээр 34 дугаар тоглолтын дээрээ дэлхийн аваргын түүхэнд бол эрс хэрхүүлсэн. Капабланкагийн тэр өндөр мэдрэмжийг алийнх нь гарч ирээд одоо яасан гэсэн үг тийм. Нөгөө нэг өмнө нь Маршлийн юу гэдэг шиг Капабланкагийн эргүүлсэн байж тээ. Эргүүлсэн гэсэн үг. За 9 дугаар сэдэв маань болохоор үл үзэгдэх нүүдэл. За Адам Смит үл үзэгдэх гар гээл ном байдаг те. Тэгэхээр тэр талаар холбож ойлгож гинөө хасаа юу гэж ойлгож байна. Харин үл үзэгдэх нүүдэлхээр угаасаа тэр ч одоо үл үзэгдэх нүүдэл гэж одоо байж боломгүй зүйлсэн. Шадарч ингээд дээрээс нь нууцаар ингээд нэг нүүжих боломж юу байхгүй хэвчээ те. Тэгэхээр одоо яаж тэгж үл үзэгдэх нүүдэл одоо хүнд юу анзаарахдаггүй нэг тийм далдын алсыг харсан нүүдэл байсан болов гэж бодож байна. Яг зөв. Нэмцаавч болохоор тухайн үед дотлооноос зайлсхийгээд тэгээд энийг яаж маш гоёор гаргаж ирснийг бол хоёлоо өргөөн тайлбар дээр гинэ гэсэн. За хааны судар зогссон хүүгээд 10 дахь сэдэв маань байгаа. Хаан гэж одоо юу гэж ойлгоод байна? Шатарт шагмад гэдэг үгийг юу гэж ойлгодог вэ? Шагмад гэдэг би өстой айгуу гайхаад идэж. Нэр энэ талаар дандаа л гайхах тийм. Хаасайгүй ширнэ checkmate шахмат гэдэг чинь бүр бүхэл улсад яг нэг Монголоос гаралтай юм уу? Эсвэл угаасаа ингэж байдаг үг юм уу? Тэгэхээр шахмат гэдэг бол нэг дэлхийн олон улсын хэл баг шиг. Ноён гэдэг бол бас олон улсын баг шиг. Хатан дээр бол мэдэхгүй. Одоо нэр томьёо гэдэг зүйл өөрөө тухайн одоо спортыг тодорхойлж байгаа тийм тухайн одоо оюуны спортыг. Тэгэхэд шахмат гэдэг нь орчин үеийн шатарт хэрэглэгдгээр л checkmate гэдэг хэлээд байгаа тийм. Гэхдээ энэ нь болохоор анх Перс үгнээс гаралтай. 2 3 утгатай. Ноён бүхийлөө хаан одоо буула одоо шатарт бол ноён гэж байгаа шүү дээ. Ноён бууж өглөө хаан одоо бүхийлөө хаан
мужигдлоо гэдэг ийм утгын одоо их сурвалж болоод байгаа. Тэгэхээр шагмад гэдэг маань нэг ёсондоо харын ч цагааны ч ноён маань тухайн тоглолтын турш одоо эхлээсээ аваад төгсгөл хүртлээр бууж өгөхгүй хаан ерөөсөө одоо дараагийн сэдвтэйгээ хоёлоо холбоол харах юм бол хаан хизээч амардаггүй гэл дараагийн сэдв маань эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр шагмад гэдэг маань ноён бууж өглөө хаан энэ тулаанд бууж өглөө гэсэн. Одоо би хар байх юм бол чи цагаан байх юм бол би чанд бууж өглөө гэд ингээд одоо нэг ясны тэр том одоо тоглолтын турш явсаар байгаа. Тэгээ бас нөгөө дүрмүүд байдаг тий. Ноёнгоо ингээд тий хэдий тоглолт дуусаагүй ч гэсэн унгачдаг тий. Ноёнгоо бүх хэлгээд тухайн тамирчнаа хүндлээд тэгээд за би тоглох шаардлагагүй ойлгомжтой. Кинон дээр л гарч ирсэн юм байна. Ингээ унгачдаг шнэ слайд. Тэр нь болохоор нэг бас энэ тоглолтыг өргөжлүүлэх шаардлагагүй гэд хэлээд тий маш соёлтой. Ер нь шатар гэдэг спорт бол маш тийм гоё эмгэгцтэй бөгөөд бие бинийгээ хүндэлсэн бодлын төвшөнд, оюуны төвшөнд бие биентэйгээ нэг бас дайн тулаан харахад ингээл чи тэр инээж байгаа гэсэн дотроо бол тэр хүмүүс маань маш их стресс тэгээ маш их олон зүйлийг давж туулж байгаагаар одоо цусгүй тулаан гэдэг хэлээд байгаа шүү дээ. Би тэрэ хажууд талаа цус гараад байна уу? Гэхдээ хоёул оюуныхаа төвшөнд, сэтгэл зүйн төвшөнд, дээрээс нь ингээ мэдрэмжийн төвшөнд тоглоод байгаагаар энэ бодол тийм онцлогтой гэсэн үг. За тэгээд 11 дэх сэдв маань хаана хизээж амардаггүй. Яг саяны нөгөө хоёулын шагмад буюу тэр одоо гол юмыг бол энэ дээр тоглолтын турш тайлбарлана гэсэн үг. Бүхий хүртлээ амрахгүй. Зөв. Ерөөсө 24 цаг ажиллана гэсэн. За 12 дахь нь хаалттай хаалганы цаана. Энэ болохоор 1948 онд одоо болсон нэлээд бас ингээд шатарчдын түүхэн тухайн үед нь одоо дуйлан тарьсан ийм том гоё одоо тоглолт байгаа. Ягаад энийг хаалттай хаалганы цаана гэсэн байд болохоор хаалттай байрлалыг ашиглан нарийн төвхтэй стратегийн юм гайхамшигт хувилбаруудыг гаргаж ирснээр илүү онцлогтой. Тоглолт нь өөрөө бүр тийм хаалттай хаалга шиг байсан юм уу те? За одоо тэгж хэлхээс яг хөө тэгж ойлгож болно. Альсвал хаалттай өрөөнд дотор тоглосон юм уу? Ер нь бол энэ одоо шатар болохоор Е4, Д4, Д5 гэл ингээд нөгөө төвийг эзлэх гэдэг те яг энэ шиг болохоор энэ альва зүйлийг хяналтанд байлгаад хяналтаа алдахгүй байх стратегийн төвшөнд хувилбаруудын зөв оновчтой гаргах уу гэдэг нь одоо чухал байгаа. Тэгвэл энэ тоглолтын минь гол онцлог нь өөрөө юу вэ гэхээр одоо байрлалын хүч дээрээс нь төвчээр ухаалаг одоо шахалтын үр дүнд одоо хин хөдсний хойлоо дараа нь тоглолтын дор тайлбарлана шүү дээ тий. Харуулсан юм сонгодог жишээ болсон. Тэрүүгээрээ онцлогтой гэсэн үг. За 13 дахь сэдв маань болохоор ганган байрлалын задрал. За 14 дахь сэдв маань 100-д ганц тохиох өрөг. Энэ бол маш гайхалтай. Яагаад 100-д ганц тохиох өрөг гэж нэрлсэн бэ гэхээр 1956 онд 13 настай одоо Америк нэгдсэн улсын алтарт Бобби Фишер яг одоо энэ үед төрж гарч ирж байгаа гэсэн үг. Тэгээд тухайн үед болохоор Фишерийн хурд, нарийн тооцоо, оновчтой довтлогоо, дээрэс нь тухайн хүний мэдрэмж, өндөр зэрэглэлийн маструудыг гайхшруулж ирсэн. Маструуд хүртэл тэр одоо Бобби Фишерийг унших чадахгүй. Тийм одоо гайхалтай тэмцээн болсноо. Шатрын түүхэнд бол нэг тийм эргэлтийн үзэгдэл бий болж байна гэсэн үг үү те. Фишер гэж ганц тохиох өрөг гэдэг. Энэнийг болохоор шатар судлаачнууд маш олон өнцгөөс нь тайлбарлаад хараад судлаад тэгсээр нь Бобби Фишерийн яг тэр харизм, зан төлөв гэдэг зүйлийг ямар үед яаж гарч ирээд байгаа юм бэ гэдэг тухайн үед одоо ингээл маш олон хүмүүс судлаач нар судлаад тэгээд тухайн үед тухайн хүн маань Фишер өөрийнхөө мэдрэмжээр тоглоод байсан нь илүү онцлог. Тэр одоо биднэрт би бол ингээд шатар харахад бол ингээд зөвхөн өрөг дээр дүг гэлнэ нүүдлүүдийг хараад явчих. Гэтэл цаана бол тэр хүн бас юм сэтгэл зүйн зан характер аран шин бас гаргаад байна уу тий. Одоо хоёулаа тоглолтын турш тайлбарлаад явж байхад хуруугаараа ингээд ширээ цогтөг гэх мэтчлэн одоо янз бүрийн одоо онцлогуудыг хоёулаа харуулах одоо гой өргөн тайлбар. Тэрүүгээр нэг покер шиг уншиж болохгүй юу тий. Болохгүй. Ер нь бол шатар өөрөө нөгөөд тухайн хүндээ тоглогчтой уншигдахгүй байхаар одоо тий. Одоо өөрийнхөө одоо эмошнлыг харуулахгүй байхаар тэгж одоо бэлтгэгддэг гэх юм уу? Албаар бас өөр эмошн харуулж болох бах те. Айлгах гад ч юм уу те. Яг тийм тактик юмнууд бас байгаа. Тэр болгоор ингээд тоглолтын турш хоёланд нь одоо гой сонирхолтойгоор гарч ирнэ гэсэн үг те. За 15 дахь сэдв маань яг төлөвлөгөө ёсоор. За энийг юу гэж бодож байна?
Яг л төлөвлөгөөсөөр л явсан байлгүй тоглолт нь. За яг ингэндээ гэд ер нь бол би бас тэгж бодоод энэ тоглоомын монл гэл нэг математикийн юм байдаг шүү дээ тийм. Тэрэн дээр чинь бол энэ нөхөрт бол одоо энэс өөр гарч байхгүй. Тийм болохоор ингэж л нүүж таарна. Би дараа нь араас нь ингэж нүүж таарна. Бүх юма төлөвлөчөнгүүд яг тэр үгээр л явсан юм шиг санагдчихэ надад. 1960 оны дэлхийн аварга Москва хатанд алсан. Тэгээ тухайд үед болохоор тайл хурц ухаан шидэт нүүдлэрээ Ботвинникийг болоор хамгаалт Ботвинник бол бат бөх хамгаалтанд ор ингээд удаан тоглосон. Тэгэхэд бол нөгөө хурц нүүдэл тэгээд өөрийнхөө шидэт одоо ер нь бол шатарч дэлгэдэг нөгөө шидэт нүүдэлтэй гэдэг нь бол хурц одоо комбинацтайгаар тоглоод байгаа нь болохоор тухайн одоо тоглогчоо ингээд завсар өгөхгүйгээр л дайраад байна гэсэн үг л дээ. Тэнгүүд нөгөө тоглогч маань ингээд бас аюу хэцүү байдалд ороод тэгсээр агаад яг төлөвлөгөө ёсоор хоцсон гэсэн одоо утгатай гэсэн үг. За 16 дахь нь болохоор мөн л ялгаагүй одоо тайл гэдэг одоо шатарчин маань товтлогооны элбийн талаар хоёулаа танилцуулна. За тэгээ 17 дахь сэдэв нь болохоор философийн мөргөлдөө. Философийн мөргөлдөө. Энд шатарт бас философи байна уу тий? Байна. Урлаг байх юм, спорт байх юм, философи байх юм юм ер нь байхгүй байна уу ер нь? Ер нь оюухан мэдрэмжийн төвшөнд гэж хөглөгдөж тоглодог гайхалтай спорт учраас энийг хоёулаа тоглолтын тайлбар дээр танилцуулнаа гэсэн үг. За 18 дахь нь хурдан давталгааны гайхамшиг. Тэ Бобби Фишер. Шведэд болсон 1962 онд Шведэд болсон гайхалтай тоглолтын талаар хоёулаа танилцуулга хийн. 19 дахь нь болохоор тэг зогсолт. Улаанбаатарын тэг зогсол биш шүү хасаа. Ивэр энэ Улаанбаатарт болсон юм бах та гэж бодоод ажиллаа. За энэ тэг зогсолт гэдэг нь болохоор хамгаалтаараа алдартай одоо Тигран Подрессон хүчтэй юм тоглохотой. Тигран болохоор хамгаалтаараа илүү алдартай. Харин тайл болохоор яадаг гэсэн бэ гэхээр хүчтэй ингээд тоглогч. Одоо нөгөө хурц шидэлтэй нүүлүүдийг хийдэг тоглогч. Энэ хоёрын хооронд юу болсон бэ? Тэг зогсол болсон байна. Жишээлбэл одоо хасаа ерөөсөө маневрын тоглолтыг л яг төвөө хамгаалаад тий ингээл маш их одоо тоглохыг хамгаалж чаддаг. Одоо өрөл цэцэг болохоор яг хүчтэй тоглогч. Тэгээ энэ хоёрын хооронд ямар мөргөлдөө басгүй? Тэг зогсол болох юм уу? Тийм ээ тий. Одоо нэг юм бүх юмыг хаадаг бамбай байжсэн чинь бүх юмыг нэвтэлдэг сэлэм хоёр ингээд мөргөлт юм болов уу гэж байгаа юм шиг надад сонсогдож байна. Тэгэхээр энийг нөгөө шатар судлаач нар өгч хэлсэн байх болохоор ерөөсөө энэ бол сонгодог жишээ. Тэг зогсолт буюу нэг нь хүчтэй давтлагч байна, нөгөөдг нь хүчтэй хамгаалагч байна. Энэ хоёрын хооронд тэгээд энэ хоёр тоглолтын өргөн маань яасан бэ гэдгийг хоёулаа танилцуулна гэсэн үг. Бүр мэдмээр сайн. Холигдсон уу, тэнцсэн үү тий? Хурдын нэвтрүүлэг нь болоос 19 дэх нэвтрүүлэг хурдан гараас. За 20 дахь сэдэв маань шуурган дундах ялалт. За энд болохоор Фишер зөвлөлт холбоот улсын одоо их маструудтай хэрхэн яаж Америкийн залуу од тамирчин ингээд гарч ирж байгаа тий энэ одоо тоглолтыг хоёлаа ярина гэсэн үг. Бүр ингээд юуны төвшөнд улс орны төвшөнд юу болоод байгаа юм бэ гэдгийг хоёул ерөнхийдөө шатартайгаа холбож танилцуулна гэсэн үг. За 21 дахь сэдэв маань болохоор дэлхийн аваргын төлөөх 19 дэх үүрэг. За энэ болохоор 1969 оны Москва хотод болсон дэлхийн аваргын төлөөх одоо 19 дахь тоглолт болсон. Тэгээ хоёр одоо Спайсги болон Подрессон хоёр маань болохоор хоёр том стратегч тулаанч гэж ойлгож байна. Хоёулаа ингэ стратегийн нүдлээрээ илүү тоглолтыг юм өвөрмөц хүмүүс. Тэгээ энэ хоёрын онцлог нь юу байсан бэ гэхээр оюуны тэсвэрийн шалгуур дээрээ л энэ хоёрын хожигдол тэнцэл яаж гарсан бэ гэдгийг хоёулаа танилцуулсан гэсэн. Бүх шатарчид л одоо стратегиэр тоглохгүй юу те? Ер нь бол стратегийн хувилбарууд онлоороо тоглоно гэдэг маань өөрөө стратеги. Тэгээ онл дотроо маш олон хувилбарууд байгаа тийм. Тэгээ энэ хувилбараар яах вэ? Зарим тохиолдолд нөгөө хүн маань мэдрэмжэндөө хөглөгдөд онлын бос нуудлыг хийх болтолж гарна. Яагаад гэвэл бүх одоо тамирчид маань мэрэгжлийн төвшөнд тэр онлоо судалсан. Тэгээ гайхалтай одоо нүүдлүүд ч онлын хувилбарууд ч гэсэн гарч ирдэг. Тийм онцлогтой. Шинэ онол баг бий болгоод байна шүү дээ. Яг зөв. Тэгэл тэрийг одоо дэлхийн одоо олон улсын шатарчид тэрийг судлаад яаж ийм гайхалтай нүүдэл хийчихв бол одоо гинт паникнд ортол одоо тийм мэдрэмжүүдийг төрүүлж тэгээ тэрийг дараагийн жилийн дараагийн одоо тэмцээнүүд нь судлагдсаар л байдаг гэсэн. Тэгэхээр тухайн одоо шатарчны мэдрэмж онгод философи гэдэг юмнууд чинь ингээд өөрөө уялдаа холбоогоор логикоор холбогдоод байгаа гэсэн. За 22 дахь сэдэв маань төвийн хяналт. За мөн ялгаагүй л одоо Фишерийн гол одоо онцлогтой сэдвүүдийг хоёлаа тэгээд шатрын үүрэг дээр танилцуулаад явна. За позицион явж байна тий. Яг зөв.
23-т нь болохоор төгс тагдаг. За Fisher-ийн бас л маш гоё. За 24 дахь сэдв маань 6-0. Юу гэж ойлгож байна? Би одоо амьдралд бол Piat 0 гэж сонсч ирсэн юм байна. Яг зөв. Тоглолтын турш одоо 1971 онд Америкийн алдарт одоо од те шатарч Bobby Fischer зөвлөлтийн Борис Таймановтай тоглосон. Тэгээд 6 үргийн турш тоглохдоо 6-0. 6 өрг байсан юм уу? Би одоо бас тийм оноотой хожд юм бах та гэж одоо хожигдохдоо бас оноотой хожигдох юм бах та гэж. Тэгээд 6 өрг тоглохдоо 6 үргийн турш 6-0 хоцсон нь энэ нь болохоор онцгой үзэгдэл. Шатрын түүхэнд одоо хамгийн гоёор тэмдэглэгдэх үзэгдэл гэж бодоод. Хөөрхий Тайманов. За хоёлаа 25 дахь сэдв маань коммунизм ба капитализм хүйтэн. Spice болон Fisher хоёрын. Fisher ч бас одоо явж шүү тийм ээ. Тийм. За одоо тэгээд коммунизм капитализм яагаад хүйтэн гэд хоёлын сэдвийг танилцуулах гэдэг вэ гэдгээ хоёлаа танилцуулъя те. За энэ нь болохоор Америк нэгдсэн улс болон зөвлөлт холбоот улс хоёрын хоорондын улс төрийн том сүргэлдэн бий болж ирсэн. Тэгээ Америкийн залуу арга Bobby Fischer зөвлөлт холбоот улсын их алдартай те их мастер Борис Спасский нарын тоглолт нь тухайн одоо коммунизм болон капитализмын үзэл санааны тулгуур дээр энэ хоёр шатаршнаар дамжуулаад цааталт нь ингээд том улс төрийн асуудлууд үүсэж байна. Тэгээ нэг болохоор тухайн үеийн одоо шатарт сонирхогчд болон мэрэгжлийн түвшний хүмүүс мөн одоо шатар судлаач нарыг үжилсэн бэл энэ олол ерөөсөө шатраар дамжуулсан тухайн хоёр улсын хүйтэн дайны зүйл юм аа гэх. Тэгээ энийг хоёулаа тоглолтын турш нийтдээ хідэн тоглолт тоглосон, ямар оноо авсан, Fischer яаж одоо амжилт гаргасан гэдгийг хоёулаа шатрынхаа өрөг тоглолтын дээрээ танилцуулна гэсэн үг. Хүйтэн дайны үуч угаасаа тэгээ нөө хүйтэн лимчин шууд нөө нэг халуунаар байлтж болохгүй шүү дээ тий. Тэгээд өрсөлдөж болох бүхэл юмороо өрсөлдөж ирсэн нөө сансарч гарах гайл альсгал одоо техник технологи шинжлэх ухаан гэд нөө өөр юугаар л өрсөлдөж болно тэр бүхнээр өрсөлдөж ирсэн тэдний нэг нь л одоо шатар болж таарж байна. Ер нь оюун ухаанаараа өрсөлдөх гэдэг л гэж ойлгоод байна шүү дээ. Энд болохоор Америк нэгдсэн улсын шатрын салбарт одоо шатрын спортоор анх удаа дэлхийн аваргын цолыг Bobby Fischer авсан юм том амжилт гарсан. Олон жил одоо зөвлөлт холбоот улсын алдартай их маструуд ерөнхийдөө үнэлгүй ялалтай явж байсан бол Bobby Fischer бол энэ хавслыг хийсэн. Зөвлөлт чи угаасаа л дандаа ялдаг байсан шүү дээ. Ер нь шатар бараг л зөвлөлтийн юм шиг л байдаг байсан. Нэг эргүүлж гин гэсэн үг юм биш. Салхи эргүүлж гин. Салхи эргэх гээл ингээл те. За хоёлаа яг талдаа орцсон байна. Үлдсэн 25-ын хайлаад төр байж хагаад тэгээд цаашаа үргэлжлүүлье. За энэ хооронд болохоор хоёлаа гоё борлуулалтийнэ. За шатар сонирхдаг бол олон хүн байдаг болохоор угаасаа энэ нэвтрүүлгийг маань маш олон үзэн гэж би бол найдаж байна. Угаасаа үзэх нь бол тодорхой. Дэлхийд даяар ч гэсэн угаасаа шатар бол бүх цаг үеийн спорт, бүх цаг үеийн урлаг, бүх цаг үеийн оюуны энэ алчаал тайлдаг ийм сайхан зүйл байдаг болохоор хүн болгон сонирхдаг. Би ч гэсэн сонирхдаг. Зөндөөл хүмүүс сонирхч байдаг. Тэгээ шатрыг бол 8 настай хүүхдээс 80 настай буурал хүртэл бүгдээрээ л хоорондоо тоглоод баясаад ингэ явж иж болдог. За тэгэхээр энэ нэвтрүүлгүүдтэй хамтардаг ийм олон үзэж байгаа нэвтрүүлгүүд дээр хамтран ажиллаад Монголын шинжлэх ухааны танин мэдхүйд хөрөнгө оруулахыг хүсвэл доор харагдаж байгаа. Одоо энэ доор харагдаж байгаа. Од мөндөр сувгийн 8308, 8303, 8305, 8303 дугаард холбогдож. За эсвэл од мөндөр media@gmail.com хаяг руу имэйл хийж болно. За од мөндөр медиа гэдэг нь дундаа цэгмиг янз бүрийн байхгүй шууд залгуулаад ингэж жижигээр бичгээд болчихно. За өөрсдийн бизнес бараа бүтээгдэхүүн үзүр үйлчлэгээ сурчлуулахдаа яг 45 минутын одоо манай нэвтрүүлгээр 45 минутаар явна. Тэрний яг одоо бид хоёр ингээ ярьж байгаа шиг одоо бид нар ингээд энэ нэвтрүүлгийнхаа одоо хамтран ажиллагчдыг танилцуулж байгаа юм шиг ийм аман сурчлагыг 2 удаа явуулах боломжтой. За энэ аман сурчлагаа бол нэвтрүүлэгтээ цуг одоо NTV телевизээр өдөр 6 удаа. За FM 83.3 107 гэсэн 2 хос толгойноор олон удаагийн татамжтайгаар цацагдана. За дээрэс нь манай YouTube сувгаар цацагдахдаа болохоор яг энэ доор байрлаж байгаа баннер шиг яг ийм баннер дээр ингээд нэвтрүүлгийн турш одоо ингэж байршина гэсэн үг. За тэгэхээр хүртээмж бол маш сайтай гэсэн үг. За энэ боломжийг бол ерөөсөө алдахгүй тулд хамтран ажиллагч та бүхнийг ерөөсөө яараарай гэж урьж байна. За өөр бас нэг бидрийг дэмжих нэг арга байдаг. Тэр бол хэрвээ та бидрийг одоо дэмжиж их хэлээр одоо сонсогч та бидрийг дэмжихийг хүсэн бол их хэлээрээ шинжлэх ухааны танин мэдхүйг төвөөх хинүүлсэд хандив үргэхийг хүсвэл
манай од өндөр сувгийн алтан гишүүн болох боломжтой байдаг. За 100 мянган төгрөг төлөөд алтан гишүүн болох боломжтой. За тэгээд алтан гишүүн болсноор яах ёстой вэ? Яадаг вэ гэхээр нууц бүлэм дэлсдэг. За энэ алтан гишүүдийн байдаг ийм нууц бүлгэн байдаг. Ер нь бол алтан гишүүд бол биднийг одоо дэмжиж яадаг бас ийм нууц бүлгэн байгаад идэг. Энэ од мөн тэр хаанаас хүждэг вэ энэ гэдэг хүмүүс суугаад идэг. Биднийг бол бас тэр алтан гишүүд гэдэг нууц бүлгэмийнхэн ингээд 100 мянган төгрөгөөр төлж орж ирээд одоо ингээд дэмждэг байх нэ. За бүх нэвтрүүлгүүдийг яг одоо бидний нэвтрүүлэг лайваар явж байна. Одоо бүх юмыг одоо комментоор ингээд бид нар харж болж байна. За яг энэ шиг бүх нэвтрүүлгүүдийн бичлэгийг лайваар үзэх боломжтой. Бидэртэй хамтарч энэ нэвтрүүлгүүдийг бүтээх боломжтой. Та бүхэн үзэгч, та бүхэн алтан гишүүдтэйгээ бид нар ингээд бөөнөрөө энэ нэвтрүүлгийг бол ингээд хийж яадаг. За тэгэхээр алтан гишүүн болсноороо бүх нэвтрүүлгийн бичлэгийг лайваар нь үзээд бүх нөгөө нэг болж байгаа, нууж байгаа, хааж байгаа, тасдж байгаа, оньгоотой бүтлгүүтэл бүх юмнуудыг үзнэ гэсэн үг шүү дээ, тэ. Маш сонирхолтой байдаг. Бас дээрээс нь бид нар бол мэдээж хамт олноороо хоорондоо маш сайн дотносож айгүй тийм гоё нөхөрлөдөг. За тэгээд ерөөсөө юу яач. Одоо бид нар чинь алтан гишүүн болсноор болохоор янз бүрийн тийм аялал жугаалгад явдаг. За тэгээд дээрэс нь алтан гишүүдийн тийм өнгөрсөн жил бол бид бүтэн дандаа 1 жилээ байгаа алтан гишүүдтэйгээ цугтнэлсэн. Нижгэр авсан. Хэвээ эрх жилийнхийг бүр юу болохоолаа би өөр гайхаж байна. За алтан гишүүдийн бас тэмдгээр ингрээ мэлалах бас боломжтой. Ингрээ сайхан цоолуулж аваад ингээ сайхан ингээд Монгол улсын шинжлэх ухааны тань мэдхүүд би ингээ хөрөнгө оруулсан хүн шүү гэдгээр бахархаж явах юм боломжийг олгодог. За ингийн дэлгэцэн дээр харагдж байгаа QP-ийн QR кодыг уншуулах боломжтой. За тэгээд тэрэн дээр байгаа 94 тиг за 94000 гэсэн үг шүү дээ. 94000 4000 гэдэг тийм IBAN дугаартай худалдаа хөгжлийн банкны 41 91 04 518 дансанд 100 мянган төгрөг шилжүүлэхтэй гүүлийн утга дээр нь овг нэр утасны дугаарыг заавал хичээрэй. За тэгээд бид нэр тантай холбогдоод алтан гишүүдийн нууц бүлгэндээ урих болно. За ямар ч хэлсэн бидэрт бол энэ хамтран ажиллагч байгууллага. За дээрэс нь алтан гишүүд маань бол яг л усагаар шиг хэрэгтэй байдаг. Хамтран ажиллагч байгууллагууд маань агаар шиг хэрэгтэй байж байгаа. Алтан гишүүд маань ус шиг хэрэгтэй байж байгаа. Монгол улсын шинжлэх ухааны тань мэдхийг бид нар бол ингээд хөгжүүлж авч явхад бол бид нар цанхуугийн дэмжлэг маш их хэрэгтэй байгаа. Яг л усагаар шиг. Тэгэхээр бид нар бол амьсгалж чадахгүй. Агааргүй болдоо амьсгалж чадахгүй байна. Усгүй бол одоо ингээд харангадаж өгнө шүү дээ, тий. Монгол улсын шинжлэх ухааны тань мэдхийг ингээд харангадаж өгөхгүй бол та биднийг дэмжээрэй гэд одоо гуйаа. За баярлаа. Яг зөв. За үргэлжлүүлье. Одоо хоёлоо шатрын өргүүдээрээ дамжуулаад ч гэсэн одоо дэлхийн улс орнууд ялангуяа зөвлөд холбоо одоо Орос улбаны улс дээрээс нь Хятад тий бүгд одоо нөгөө шатрын спортыг сургалтынхаа боловсрал соёл шинжлэх ухааныхаа бүр хөтөлбөрт нь оруулаад тэгээд дэлхийн одоо томоохон одоо улс орнуудын нэг ингэ дэмжиж явж байгаа. Манай улсын хувьд бол дэмжиж явж байгаа. Гэхдээ шатар гэдэг спортыг маш гоё энэ чинь оюуны өв соёл учраас энийг бас ингээд танин мэдхүүгээр дамжуулаад ингээд хүргэж байгаа. Од мөндрийнхэн дагаа баярлалаа гэж хэлмээр байна. Энэ бол маш гоё зүйл. Ягаад гэвэл шатраа спортоор дамжуулаад хүүхдийг төлөвшөх, хүмүүжүүлэх, одоо наад зах нь суух, бодос сэтгэх тий. Одоо орчин цагийн үед болохоор хитрхийх одоо нөгөө дэлгэсний хамралтай болоод байна шүү дээ. Тэгэхээр бол энийг бол ойлгуулад дээрээс нь ингээд шатрыг одоо сая хэлсэн шүү дээ тий 6 настаас илээ 6-тай таяг тулах хүмүүс хүртэл яг оюуныхоо хэмжээнд тоглолтоо хийдэг. Тэрэнгүүрээ маш их гоё баяр баясгалыг авдаг. Тийм учраас энэ шатар гэдэг зүйлийг ингээд таниулж агаад үнэхээр миний хувь хүнийхээ зөвд бол маш их баяртай байгаа. Энэ бол маш гоё зүйл. За ингээ хоёулаа өөрсөндөө баярлцгаая. Ирэх жил бол шатраар амьсгалсан жил байх болно. За сэдв рүү орох хоёлаа. За тэгээ. За 20 дахь сэдв хоёлаа танилцуул. За 26 дахь сэдв өргөнөөс сальсан сөргөлдөөн. Карпов, Корчной хоёрын тоглосон тоглолтыг хоёлаа танилцуулна. Магадгүй хоёлаа 1978 оны тэр тоглолтын үе рүү очино гэсэн үг. Тэр тоглолтын үед тухайн одоо үед юу болж исэн бэ гэдэг ийм зүйлийг хоёлаа тоглолтынхаа явцад онолтойгоо холбоод тухайн нөхцөл байдалтайгаа холбоод таниулнаа гэсэн үг. Надад бол нэг юм нөө хөл бөмбөг болоод дууссан дараа фэнүүд нь зодолж байгаа юм шиг санагдаад байна. Ер нь бол тэнд ингээд маш их нэг юм гуниг харуусал тэгээд одоо ялж байгаа үн мэдээж одоо илүү баяр баясгалтай ш. Тэгээд гуниг харуусал дараагийн тэмцээн болон болтлоо ингээд тэрэндээ шаналж байгаа шаналл гэл ингээд айгүй хэцүү тэр үргийг мартаж чадахгүй хоол идсэн жунтж чадахгүй те тэр нь болохоор ерөөсө хаан хизээж амардаггүй гэдэг чинь шатарч нь өөрөө хүртэл амардаггүй. Дараа жилийнхаа дараагийн дэлхийн аврах те дараагийн одоо тэмцээнүүдтэй нөгөөд өрсөлдөгчтэйгөө очиж тоглохын тулд байнгын л одоо
1365 хоногийн турш дараагийн тэмцээний хүлээтлээ нөгөө маань шаналл зовиртойгоо мэдээж ялагдсан юм шүү дээ тий. Тэгэхээр тийм гайхалтай спорт байгаа. За 27 дахь сэдв маань стратегийн тулаан. Мэдээж энд бол тий стратегийн хувилбаруудыг төвшүүлээд яаж одоо энэ тулааныг хийж ийн гэдэг юм онцлогийг хоёлоо өөрийнхөө тайлбараар танилцуулна гэсэн. За 28 дахь сэдв Каспаров Менделов. Алдарт. За Каспаров Менделов тий Карпов энд Каспаров хоёр Москва хотноо 1985 онд зөвлөлт холбоотолсон Москва хотноо тоглолтоо хийсэн. Тэгээ яг энэ үед бол ирч хүч тий өөрийнхөө одоо бүх одоо зүйлийг мэдрүүлж гаргаж ирсэн юм Каспаров Менделов гэдэг. Энийг тоглолтыг хоёлаа танилцуулнаа гэсэн. Каспаровын нэрийг бол айгүй олон сонсч байсан байна. Би бол бас нөгөө нэг айхтар ингээд шатрыг гүн донтож үздэггүй. За дээрэс нь бишөө нөгөө нэг энэ хүмүүсийг нэг үрчлэн мэдхгүй чинь Фишер Каспаров гэдэг хоёр хүнийг бол ерөөсөө л сонсч байсан бүр чихэн татчихсан ийм хоёр хүн байгаа. Тэгэхээр энэ хоёр хүн мэдлж байгаа нь бол бас нэлээд том юм болоод ах шиг лээ. Яг зөв. Энэ бол нөгөө тухайн хүмүүс маань бол түүхэнд маш өвөрмөц өөрөө ингэсэн онцлогоор тодорхойлогдсон. Тэгээд шатарчдын одоо нэг ёсны одоо загалмаас эцгүүд болж тодорхойлогдоод байгаа байхгүй. Тэгээд тэр хүмүүсийг одоо гарааны онол тэр хүмүүсийн тоглосон тоглолтуудыг одоо олон мянган дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс ингээд судлаа. Тэр яг тоглолтуудыг өргөжлүүл тоглох. Тэгэхээр нэг ёсны замнал нь болоод байгаа гэсэн үг. Замч нь болоод байгаа гэсэн үг. За 29 дахь сэдв маань яагаад хүү гэдэж болохгүй вэ? Яг энэ бол зөвхөн тоглолттой холбоотой. Тухайн үед одоо яагаад энэ хүү гэдэж болохгүй юм бэ гэдэг юм одоо хоёлаа тоглолтын хувилбар дээр ярина гэсэн үг. Яагаад тэр хүү гэдэж болохгүй юм? За тэрийг хоёлаа тий. Тэр хүү гэдчихэл та. Энийг хоёлаа ингээд энэ ч юм үлдээ. Яагаад хүү гэдэж болохгүй? Идсэн бол яах юм? Идэхгүй бол яах юм гэдгийг хоёлаа сэдвээ одоо танилцуулаад явчих тий. За 30 дахь сэдв маань Каспаровын сэтгэлгээний нууц. Яг бодож байна. Одоо энэ дээр бодвол Каспаров өөрийнхөө нэг нууц үзрэг дэлгэсэн юм болов. Альсгүй нэг нууцтай юм байна гэдгийг мэдэж авсан юм болов. Энэ нэг Каспаровт нэг нууц байна. Ер нь сэтгэлгээний нууц гэж юу гэж ойлгож байна. Ингээл одоо ер нь бол шатрыг тайлбарлахын тулд нэр томьёоноос эхлээл шагмаад гээл те тэгэнгүүт их гой одоо нэр хэллгүүд байдаг. Тэгээ энэ болгоны артд өөрөө ингээ философийн тайлбарлахад одоо яг нэр томьёогоор нь тайлбарлах ёстой тийм одоо нэр хэллгүүд байдаг. Тэгээ сэтгэлгээний нууц гэдэг нь болохоор одоо бүх одоо дэлхийн алдартай шатарчдад их маструудад бол ингэж байдаг онцлогтой. Одоо хасаагийн сэтгэлгээний нууц үе юм. Үрлээгийн сэтгэлгээний нууц үе гэдэг чинь өөрөө дахин давтагдчихгүй зүйл байхгүй. Тэр нь гэхдээ нууц юм уу? Нууц. Тэгээд яаж бид нар ярих юм? За энэ хоёлоо тоглолтын дээр тухайн үний одоо мэдрэмж, биеийн хилэмж тэгээ нүүдлээс нь хоёлоо энийг бол тайлбарлаад явна гэсэн. Энд нь бол ингээ нууцаар нэрхий. Тийм, нууцыг нууцаар нэрхий. За 31 дахь сэдв Жокийн шуурган давталгаа. За Жоко гэдэг чинь таньдаг ч юм шиг таньдаг ч шиг бол авчих чинь юу лээ. За энэ болохоор шатарчин шүү. Тийм үү те. Өөр Жоко үү те. Тийм. Арай өөр Жоко гэж бодоод тах шиг байна те. За энэ маань болохоор мэдээж Жоко болон Каспаров 1902 онд Москва хотноо тоглосон. Маш гал гарсан тоглолт байгаа. Тэгээд энэ тоглолтыг бол одоо ингээд тоглолтын задрагаа хийгээд анализ хийгээд эрэл хайгуулыг авсан чинь өөрөө ирэхгүй ингээд шар ус босвол ингээд бүр ингээд гайхаад байгаа байхгүй. Яагаад ийм нүдлэж юу? Яагаад ингэж юу гэл ингээд юм бодууштай тэгээ маш тийм ритмтэй хөгжмөр ярих юм бол юм одоо баг ингээд нот тоглоо симфони тоглож байгаа юм шиг тийм рок. За 32 дахь сэдв болохоор газар чичирч тэнгэр нүргэлөө тий. Мэдээж одоо нэг Каспаровын 90 үе эхэлчихэж байгаа байхгүй. Тэгэл энэ үед Каспаров яах нь вэ? Каспаровын сэтгэлгээний нууцаас хоёлаа эхлээл дараагийн нүргүүдэд энэ хүний ямар одоо мэдрэмжүүд ямар одоо гайхамшгуудыг хийсэн гэдгийг хоёлаа энэ хоёулынхаа надад танилцуулах 50 сэдвч өөр дэлхийн алдартай бүр түүхэнд ингээ үлдсэн одоо хүртэл шатрын судлаачид мэрэгжилтнүүд тэгээ үе үеийн сонирхогч нарын ингээ одоо ансан болчиход байгаа байхгүй. Бүх цаг үеийн яг. Тэгэхээр энийг хоёлаа ерөнхийдөө бол тэр өөрснөө хүртэл тэнцэн одоо ингээл бүр сэтгэл догтлол ингээл танилцуулаад явна гэсэн үг шүү. Яагаад ер нь Каспаров гээд түүхэн цаг хугацаанд өгч гээд байдаг юм бэ гэдгийг бол одоо бид мэдхийг дэсэн яадаг үлээ гэж хөрлөөж дэсэхгүй. За
Дараагийнх нь хоёулынх нь хэддгээр сэдв дээр явж байгаа лээ? 33 дээр. Игч дүүсийн тарьсан шуган. Игч дүүсийн тарьсан шуган. За эн чинь одоо өмнө нь эмэгтэн орж ирлээ өмт чинь. Орж ирээгүй. Игч дүүс сулаа явчлаа шүү. Тэгэхээр эндээс юу гэж бодож байна цаа? Одоо тэгээд эмэгтэй хүн эрэгтэй хүн юусоо байхын ялгаа байхгүй оюуны спорт бол оюуны спорт гэсэн одоо тиймэрхүү юм орж ирж байна. За яг энэ үед болохоор Широ болон Полгар гэдэг игчдөөс 3 Полгар гэдэг. Одоо шатрын түүхэндээ эмэгтэй хүмүүс ингээд хүч төрөн орж ирсэн. Тэгээд тухайн одоо Полгарын гэр бүлүүд гэж ярьдаг. Тэгээд энэ тоглолтын турш за дундах одоо игч болох одоо Полгар болохоор Шировтай 1995 Амстердам хотод тоглосон. Игчдүү 3-ыг болохоор аав ээж хоёр нь болохоор зөвхөн шатрын спортыг эмэгтэй хүн яаж ингэж тэргүй игнэнд гаргаж шилдэг 5 дотор эмэгтэй хүн өрсөлдөж болох вэ гэдгийг ингэж өөрснөө олоо шатар ингэ тоглодог хүмүүс. Тэгээ тэр 3 одоо хохиноо мэрэгжлийн түвшинд бэлтгэгдсэн. Тэгээ энийг болохоор шатар судлаач нар болон одоо ингэ босод ингэ мэрэгжлийн хүмүүс тайлбарлахдаа болохоор мэрэгжлийн төвшөнд энэ хүмүүсийг бэлтгэхэд маш их асар их цаг хугацаа орж тэгээд энэ зүйл нь болохоор энэ дэлхийн нийтээр одоо тий гендерийн тэгш бус байдал эмэгтэй хүн эрхчүүдтэй ан маань үзэлцэж болдог шүү гэдэг юм одоо шин юм иргэнийг бий болгож байгаагаар онцлогтой. Тэгэхээр энийг хоёулаа энэ игч дүүс гэж юм бэ? Яагаад шатрын түүхэнд мөнхөрсөн юм бэ? Одоо хүртэл тэгээд энэ тоглолтуудын араас манай одоо мөнгөн туул тэгээд хэд хэдэн одоо мундаг шатарчд маань байгаа шүү дээ. Эдгээр хүмүүс яасан бэ гэдгийг одоо хоёлоо Монголын шатарчдыг тэгээ игч дүүсийн Полгар гэдэг энэ түүхтэй холбож хоёлоо ерөөхдөө өөрөө танилцуулна гэсэн. Гайхалтай. Нэрээ яг одоо би яг биеийн спорт гэж ярих юм бол бас хэцүү шүү дээ тий. Тэгээд ингээд энэ хүүсээр ялгаад ингээд тоглоулаад хараас нэг сонин. Гэтэл шууд ингээд хооронд нь зодтолтуултай нэг шимэр. Гэтэл эн чин шатрын оюуны гэдэг юм болон чин ерөөсөө хүүс харгалздаг. Энэ шатар юу н айгүй тийм гоё ялгуур үзүүлгүй тийм спорт юм а тий. Энэ бол нөгөө оюун ухааны төвшөнд маш өндөр одоо бэлтгэгдсэн хүмүүс. Тэгээ 1900 одоо 1969 он том игчин төрсэн миний одоо санаж байгаагаар тий. Гих мэтчлэн одоо түүхэн 1867 оноос хойш эхэлж байгаа шүү дээ. Тэгэхэд дөнгөж одоо 1995 онд одоо Шировтой болохоор Полгар болохоор 6 өрөө тоглосон байдаг. Дэлхийн одоо давцнаа тэмцээнд. Гэхдээ 1900 одоо битэрийн тайлбарлах өргөн дээр бол яаж 1-0-оор эмэгтэй хүн Шировыг яаж буулгаж болдог. Тэгээд энэний цаана ямар гэр бүлийн хүмүүжил болоод ямар их одоо хүч нөөц дээрэс нь энэ шатрын спортыг эмэгтэй хүн дэлхийн топ 5-д орж болдог шүү гэдэг юм хүсэл эрмэлзлийг гаргаж ирсэн юм. Одоо маш гоё тийм гэр бүлийн гоё тийм спортоор бүр ингэ дэлхийн нийтээр гаргаж ирсэн гайхалтай. Тэгээд үүнийг игч дүүсийн тарьсан шууган гэж хэлдэг. Тухайн үед бол бүр ингээд одоо судлаач нар бүр гайхаал энэ хүмүүс хаана яаж бэлтгэгдчихвэ яагаад ийм болвоо энэ бүр гуруулаа игчдүү 3 гараад ирлээ штэ тэгээ гуруулаа хүртэл ингээд шатрын спортт ингээд дэлхийн тавцанд ингээд хүч төрөн ороод ирэхээр ингээд хүн болгон гайхаал тийм биз дандаа ирчүүд ингээд өрсөлдөөл явж байсан дунд нь ингээд гараад хоорондоо ан маань үздэг тэгээ гайхалтай нэр ямар гоё тэгээд энэ дэр чи бас арьс хүүс юу шашин шүтлэг одоо юу гэдэг нөө баруун зүүн зөвлөлт Америк юу вэ нүү те тэр капитализм коммунизм хамаахгүй тэгэл сайхан хоорондоо ан ман үдчих болдог гэдэг утгаараа бол үнэхээр гоё спорт шиг одоо санагдаж байна. Одоо игч дүүс Полгар гэл энийг бол нөгөөд багтаа айгүйх сонсож өссөн. Тэгэл энийг ингээл манай багш тасгалжуулагч нар хүртэл энийг айгуугаа тайлбарладаг байсан. Тэгээд энэ нь бол үүний цаана бол яаж эмэгтэй хүнийг яаж дэлхийн түвшинд бэлтгэх үү гэдэг гэр бүл эцэг эхийн маш гоё тийм нандин байгаад байгаа юм. Тэгээ тэр нь ингээд тоглолтынх нь одоо тайлбарлал ингээд хараал үзэл эрл хайгуул хийгээд байгаа тийм нэг маш гоё чимхлүүртэй ингээд тийм нандин тоглолтууд байгаад байгаа. Одоо энэ тоглолтуудыг ингээд анализ хийгээд үзэхээр тэгэхээр энийг хоёулаа гоё үзэгчтэй гоё мэдрүүлээд тэгээ үүний цаана өөрөө маш том одоо хувьсэл болсон гэдгийг харуулна гэсэн. Сонсогчдын өмнөөс бүр атаархчихлаа. За 34 дахь сэдэв болохоор гал мөсний дун. За одоо Полгар ингээд 95 онд хоцсон бол Ширв одоо дараа нь ингээд яг Полгар тожигдсон ч гэсэндээ Ширвийн үеийн эхэлсэн байхгүй. Тэгээ тэр хүнийг одоо хоцсон эмэгтэй хүн байгаад шүү дээ. Дараагийн тамирчид нь болохоор яасан бэ гэдгийг хоёлаа одоо гал мөсний дун гэдэг 34 дугаар сэдвээр хоёлаа
танилцуулна. За дараагийн сэдэв маань болохоор нүүдлүүдийн гинжин урвал. Юу гэж ойлгож байна? Одоо бодвол нэг нүүдэл хийгээл тэр нүүдэл нь бол өөр нэг нүүдлийг дагуулаад араасаа. Гинжин урвал гэхээр чи нэг тиймэрхүү юм байдаг шүү дээ. Нэгэн болонгод л тэр нь нөгөөдгөө эхлүүлээл тэр эхлүүлсэн юм дараагийнхаа эхлүүлээл ингээ явааддаг болохоор нэг юм гэл араасаа цуурсан энэ айхтар юм нүүдлийн л баг юм надаа юм цөмийн бөмбөг шиг санагдаад байна. Дэлбэрж байгаа. Яг зөв. Энэ болохоор нөгөө анханасаа эхлээд тухайн одоо тоглогчд маань маш өндөр түвшинд бэлтгэсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэгэнгүүт тухайн одоо өрсөлдөгчийн янз янзын түвшнээс нь олон өнцгөөс нь судалсан. Гэхдээ яг энэ тоглолтын дээр би ямар тоглолтыг хийх вэ гэдэг нь болохоор өөрөө нэг ясны ингээд дотроо төлөвлөгөөг босруулсан байна шүү дээ. Мэдрэмж дээрээс нь философи гэж яриад байгаа шүү дээ. Тэгэнгүүт энэ тоглолтын онцг нь өрөөсөл нүүдлийн гинж албаа буюу яг араасаа бүх юм лог дарааллаар тэгээ яг төлөвлөгөө ёсоор гэдэг шиг л гинжин холбоосоор л ерөнхийдөө бол тоглолт маань бол гайхалтайгаар тайлбарлагдах гэдэг юм. За 36 дугаар сэдэв маань болохоор довтлогооны балет. Тэгэхээр энэ дээр ингээл дандаа юм айгу гоё юмнууд орж ирээд байгааз одоо Шировын одоо өөрийнх нь онцлог юм байгаа байхгүй их тийм хүчтэй тэгээ дээрээс нь ингээд мэдрэмжтэй дээрээс нь одоо ингээд хасааг харж байгаа л уншина гэсэн үг. Уншаал тэгээд энэ хүнтэй нэг бас тэр хүний тоглолтын үргүүдийг бол анализ хийж чааш шүү дээ. Тэгэхдээ яг хасаатай тоглохдоо тэр хүний биеийн хилэмжнүүд те ингээд бүх зан төлөвөөр нь судлаад магадгүй одоо өмнө нь боловсруулсан байсан төлөвлөгөөгөө хийхгүйгээр яг тухайн моментод мэдрэмжэн дээрээ толгуурлаад тоглолтоо тактика боловсруулдаг гэсэн. Тэр нэрээ тэр одоо ингэж олон улсын тийм том тоглолтуудыг харж агаар би юм нүрээ хараад идэг байхгүй юу? Тэр ингээд бас тэр царай марааны хилэмжийг харж бас тоглолтод ашиглаад байна уу? Яагаад тань тэр? Тэгээд зарим нэг хөөрхөн залтай үйлдэлүүд бас гарч идэг. Тэгээд одоо нөгөө гүн төвлөрсөн тэгээ ингэнгүүтээ магадгүй цаг дээрээ хожих ч юм уу тактик байх. Эсвэл нөгөөд тоглогчоо миний алдаатай нүүдлийг бити хараасаач гэдэг байдлаар хуруугаа тогших, ширээгээ товшлах, хөлөө хөдөлгөх магадгүй ингээд тэр чинь нөө зэрэгтлүүд хоол байгаа учраас тэр хүний зан төлөвийг тухайн тоглогч нь л өөрөө биеэрээ мэдэрнэ. Тэгэхээр янз янзын одоо харизмууд гардаг. Бүр маш янз янзын дуу аваач гаргана. Одоо нэг басны ингээд жишээлбэл Бобби Фишер гэдэг хүмүүс их өрмөц онцлогтой хүн. Им гэрэл дуу чимээ янз янзын мэдээллийг ингээ авахаараа төлөж чадахгүй. Яг хэцүү байдалд ордог. Яг тэрэн шиг одоо ингээд энэ тухайн тоглогч нар маань өөр ингэсэн одоо ингээд тэр нэг зан төлөвийн төвшөнд хүртэл тэр хүмүүсийг судалдаг гэсэн үг. За одоо тий яг төвлөрсөн байна. Магадгүй би 12 дахь нүүдэл дээр тоглож байгаа бол би 18 дахь нүүдэл дээр ерөнхийдөө бол байрлалын одоо асуудалд ороод хожигдох магадлал байна гэж таамаглаад дэвшүүлчингүүд энийг яаж одоо дараагийн 6 нүүдлийг бодохгүй байх уу гэдэг ч юм уу ингээд тухайн хүнийг одоо нэг төвлөрлийн байх болох гэдэг шүү дээ. Тэгээ янз янзын үйлдэлүүдийг хийдэг гэсэн үг. За дараагийн сэдв маань титануудын тулаан. Титануудын тулаан гэхээр юу гэж ойлгож байна? Одоо титан гэдэг чинь бол аваргууд л гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо аваргуудын л тулаан болсон юм болов уу? Яг тийм. Титануудын тулаан гэхээр тухайн одоо тий дэлхийд одоо алдартай их мастерууд маань яаж тоглож байгааг одоо тэр өргөөрөө хоёлоо харуулъя тий. За тэгсэн 38 дугаар сэдв маань Каспаровын мөхөл. Нөгөө түрүүн саяхан л төржсэн санагдаад байна. Мэдлжсэн чинь одоо ингээ мөхчих гэж нэрээ. Тэгэхээр нэг ясанда одоо Каспаровын 90 үеийн дуусч байна л гэсэн үг. Карьер нь дуусч байна тийм ээ. Дуусч байна л гэсэн үг. Тэгэхээр тэрийн тоглолтын хоёлаа танилцуулнаа гэсэн. Энэ болохоор 2000 онд Лондон хотод болсон. Энэ одоо бас л түүхэн Каспаровын одоо мөхөл төргсөн Карник яасан? Яагаад энэ тоглолтын турш юу болов гэдгийг хоёлаа танилцуулнаа гэсэн. Удаан ойрхлоо шүү Каспаров. Баяртай Каспаров. За 39 дахь сэдв маань тэнцэх хэрэг байсан уу? Тэнцэх хэрэг байсан уу? За эгчтөө 3 палгаар маань Ананд тий одоо дунд эгч болох, дунд охин болох палгаар Анандтай 2003 онд Нидерландаас тоглосон. Өмнөх палгаар чинь дунд билүү? Өмнөх нь болохоор дунд. Одоо эгчтөө 3 том эгч нь. За тэгээд одоо нөгөөд хэнийг хоцсон, Ширвийг хоцсон дундах нь гэсэн үг. Тэгээ баг. За энэний нөгөө бүр нэлээд дэлгэрэнгүй тайлбарыг болгохоор эгчдүүсийн одоо шууган гэдэг тэр хоёлоо танилцуулах учраас түрдээ ингээд орхичээ. За тэгээд энэ тэнцэх хэрэг байсан уу гэдэг те. Ер нь бол тэнцэх хэрэг байгаагүй юм биш үү? Ер нь бол харин яасан юм бол те.
Тэнцэх хэрэг байсан уу гэдэг. Яагаад тэнцэх юм үйлдэлийг одоо хийсэн бэ гэдгийг хойлоо өөрийнхөө тайлбар дээр танилцуулна гэсэн үг. За 40 дахь сэдв маань ухаан тэнцсэн шатарчт. Ухаан тэнцсэн шатарчт. Нилээн гал авалцсан л тулаан болж тээ. Нэг бас оюуны хувьд ч тэр сэтгэл зүйн хувьд ч тэр мэдрэмжийн хувьд ч тэр бүх төвшөнд тухайн хоёр тоглогч маань тэнцсэн гэсэн үг. Тэгээд тоглолт нь хүртэл тэнцсэн болов. Харин яасан бол Яа. бүх зүйл нь шатарчны сэтгэлгээний нууц гэж хойлоо хэлж байгаа л шатарч өөрөө тайлагдчихгүй оюунсаг байхгүй юу. Энийг болохоор тухайн одоо нэвтрүүлэг юм үзэж байгаа хүмүүс л шинтэн үзнэ. Одоо болохоор тэгсэн ингэсэн гэхээсээ илүү энэ бол одоо нэг философи ингээл хойлоо яриад байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ яг төлөвлөгөө ёсоор гэж яриад байгаа шүү дээ. Эннийхээ бодит юмыг хойлоо яг тоглолтынхаа тайлбарыг хийхдээ л хойлоо танилцуулна л гэсэн үг. Одоо болохоор нэг сэдвүүдээ хойлоо ерөнхийдөө танилцуулж авчиж байгаа учраас те. За сэтгэл зүйн давталгаа гэдэг 41 дэх сэдв маань. Одоо энэ үед болохоор 2005 онд болохоор Ананд гарч ирээд байгаа. Ананд гэдэг тамирчин маань яаж гарч ирсэн, юу болов, яаж сэтгэл зүйн давталгаа хийгээд өрсөлдөгчөө буулгасан. Тэгээ одоо нэг өсөндөө хэрвээ нэг ингээ харах юм бол дандаа он цагийн хэлхээсээр явж байгааз. Анхны одоо сэдв маань 1857 оны өглөө битээр очиж шатрын үргийг тайлбарлана гэсэн үг. Тэгээд дараа нь одоо ингээ он цагийн хэлхээсээр ингээл араасаа Каспаров Менделейл тий Каспаровын үе дуусаал тэгэнгүүт нь араас нэмэгтэй шатарчин гарч ирээл тэгэл дунд нь ингээл мундаг шатарчууд маань орж ирж штэ тий хэрвээ ингээд сэдвээ ингээл нэг хүрчлээ ингээл уншаал нөгөө хуудасаар номын хуудасаар ол энэ бол ингээл алгасаж уншиж боломгүй тийм сэдвүүд байхгүй юу. Тэрээс одоо магадгүй 22 дахь сэдвийг тоглолтын үргийг үзчихээ дараагийнх нь үзэхээр ойлгохгүй. Энд чинь өөрөө нөгөө гинжин холбоо бий логик дараалтай тийм тоглолтуудыг танилцуулах гэдэг. Гайхалтай. За 42 дахь сэдв маань болохоор Викингийн хаан дэлхийг ноёлсон. Тухайн үед болохоор Викинг гэж хэлээд одоогор бол Норвег улсыг яриад байна тий. Тэгвэл Норвегийн хаан Карлсон Арнян хоёрын одоо тий 2012 оны тоглолт болох гэдэг шүү дээ. Тэгэхээр энд яаж дэлхийг ноёлсон юм бэ? Норвегийн одоо тамирчин яаж дэлхийг ноёлсон талаар хоёлаа мөн л ялгаагүй тий түүх танин мэдхүйтэйгээ холбуулаад тухайн үрэг дээр хоёлоо гой тайлбарлаад явна гэсэн үг. Одоо энд манай нөгөө интернетийн од гарч ирж байна шүү дээ тийм ээ. За тэгэнгүүт 43 дахь сэдв маань бурханлаг байрлал. Энэ сэдвийн нэрийг хоёлоо өгж утаад айгу хөөрхөн нийтдээ болоод байсан. Гэхдээ яагаад бурханлаг байрлал гэж хэлээд байгаа юм бэ? Гэхээр одоо хоёлаа тэр тоглолтынхаа өрөг дээр л гой танилцуулъя те. Энэ дахиад нөгөө хоёр маань явж шүү дээ тийм ээ. Үгүй юу? Үгүй хараа. Энэ болохоор 2014 онд Сочи хотно болсон. Тэмцээн. Гэхдээ энэ мөн л ялгаагүй бас л их гоё сонирхолтой. Яагаад бурханлаг байрлал гэж хэлээд байгаа юм? Яг ямар тоглолтыг бурханлаг гэж үзээд байгаа юм? Харин тийм. Хин нь ямар мэдрэмжээр яаж тоглолтын үргийг давмгаалж явж яснаа эргүүлч ч юм уу те. За тийм одоо сонирхолтой үргээ хэлээ танилцуулах нэ. За тэгсэн 44 дахь сэдв маань 48 дахь нүүдэл дээр бууж өгөө. Яагаад буугаад өгсөн юм бэ? Одоо ноёнгой гэдэг шүү дээ. Тэрийг хоёлаа. Тийм тэрийг хоёлаа. Одоо 2018 онд болсон тэмцээнийг хоёлаа өргөөрөө танилцуулаад энд одоо юу болов? Юу болчихов? Ямар тамирчин гарч ирээд хэнийг яагаад хожив гэдэг юм логик холбоосуудыг хоёлаа танилцуулна гэсэн үг. Соо гинүү? Тийм. Тамирчин байгаа тий. За коронагийн кравана. За энэ чинь бараг л нэр яг л коронагийн үеийнхөө ч таарах уу? Тийм 2020 онд болсон дэлхийн аврах шалгаруулах тэмцээн дээр. Онлайн энтрээр болох уу? Тухайн үед болохоор онлайнаар ч нэг хувилбар болсон. Тэгээд тодорхой хэмжээнд бас зөвхөн ингээ хаалттай байдлаар болж исэн юм төхөн гоё тэмцээний талаар хоёлаа ярина. Тэгээ коронагийн үед их шатарчд ингээд мэрэгжлийн төвшний хүмүүс шатар судлаач нар ч гэсэн коронагийн үед болохоор маш өөр хувилбар руу шийдэлцсэн. Яагаад өөр хувилбар руу шийдэлцсэн гэж бодож байна? Одоо бодвол гэртээ суугаад Ньютон чинь гэртээ сууж байхдаа хамаг онлоо нээсэн шүү дээ. Тэрэн шиг юм болсон баг та. Яагаад гэвэл ингээд тэмцээнээс тэмцээний хооронд тэгээ ингээд бэлтгэл сургуулалт одоо нөгөө ийм олон бүлэг нийгмийн харилцаанд оролцоо явж байсан бол гинт одоо тий тухайн хүн өөрөө өөртөөгөө уулзах тийм тохиолдол гарчсан. Өөрөө өөрийгөө таних, өөрөө өөрийнх нь дотоод хүн рүү орох
Тэгээд хэдий ингээ бэлтгэгдсэн мэрэгжлийн тамирчинч гэсэндээ дотор нь нөгөө өмнөх хожигдлын одоо шарах тий эсвэл магадгүй би тэнцсэн болвол тий би тэнцэхгүй хожих байсан. Ягаад тэнцвэгээд л одоо хоёулаа шатрын өрөг тайлбар. Тэнцээгүйгээр би байсан бол гэл ингээд бодол дунд нь өөрөө оршсон юм тоглолтууд байдаг тий. Тэгэхэд яг 2020 оноос хойш хүмүүс болохоор яг тэр өөртөө төвлөрж тэгээ өөрийгөө дараагийн төвшөнд сэтгэлгээгээ дараагийн төвшөнд гаргаж ирсэн юм гоё. Одоо онлайн тоглолтууд гарч ирээд байгаа юм. Ястай өрмөц гоё дугаар болох юм байна да. За 46 дахь сэдв болохоор хиймэл оюун ухааны тусламжтайгаар. За чиний мэрэгжлийн юм л гарч ирж байна да. Харин энэ юу хиймэл оюун ухаан тэр хүн л ох шиг бах явах нь. Яагаад одоо хиймэл оюун ухаан гэж байгаа юм бол нэгэн дотроо хиймэл оюун ухаантай юм бол тоолох нь. Боддоо. Мэдгүй яагаад ингэсэн юм бол. За нэг тэгвэл хажуу түрдээ бас ингээ нууц өрнүүлдэ чи те. Энийг шатрынхаа өргөдөр яагаад хиймэл оюун ухааны тусламжтайгаар. Өмнө нь болохоор Pentium 1 2 гэл одоо ингээд техник технологи хөгжөөг байхад тухайн шатарчд маань өөрийнхөө зөв мэдрэмж дээрээс нь ингээд онлайн арга барил тэгээ дээрээс нь багш нарынхаа одоо тий заасан сургаал сургамж замналаар явдаг байсан бол хиймэл оюун ухаан гарч ирснээр яасан бэ? За бараг л мэдчихлээ те. Тий хиймэл оюун ухаан гарч ирснээр тухайн хүмүүсийн юуг нь хэлбэршүүлсэн. Тэр хүмүүс яасан? Өрсөлдөгчөө яасан ингээл гих мэдчлээ хоёлын нэг танилцуулнаа гэсэн үг. За 47 дахь сэдв маань цочролд оруулсан гинтийн давталгаа. Мөн л одоо 2020 оны тоглолт. Тэг ер нь 2020 оноос хойших тоглолтууд одоо яг үнэн гэлээ тайлбарлахад аюу төвхтэй болоод байгаа. Яг яагаад юун дээр өмнөх нь болохоор ингээд тоглолтыг хараад нөгөө үнэ ингээд эрэл хайгуулыгаа судлаа. Тэгээ мэдрэмжийг одоо ингээд мэдээд байгаа шүү дээ. Тэгэнгүүт 2020 оноос хойших тэмцээнүүдийг ингээд хараад байхад аюу тийм бүр ингээд аюус тайлбарлахад хэцүү, уншихад хэцүү, одоо дүн шинжилгээ хийхэд хэцүү болж ирээд байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг хоёулаа ингээд тоглолттой. Тэгээд энэ юу болоо? Яагаад короногийн дараа крауна гарч ирсэн? Тэрний дараагийн тамирчид яагаад ийм одоо тий онцлогтой байгаа юм гэдэг хоёлоо ерөөдөө Юу хиймэл оюун орж ирээд байгаа тэр тий. За тэгэнгүүт 48 дахь сэдв маань эрс зоригийн дуйл. За Юу гэж бодож байна? эрс зоригийн дуйл гэхээр одоо мэдхгүй одоо бас л хоёр эрэгтэй л хүн баг шиг байх. Энэ их л эрс зоригтой л тоглож. Ер нь их зоригтой тоглосон юм болов. Ер нь их тий онлайн биш нүүдлүүдийг хийсэн баха. За энийг хоёлоо тий өөргөөрөө тайлбарлая тий. Ер нь бол хасаагийн одоо онцлогоо гэдэг таамаглал төвшүүлээд байгаа нь зөв. Гэтэ 2021 онд болсон тоглолт. Энд яг юу болов? Яагаад энэ хоёр одоо хүчтэй тамирчид хин хожив, хин ялагдав. Тэгээ энэний цаана юу тохиолдов гэдгийг хоёлоо танилцуулнаа л гэсэн үг. За 49 дахь сэдв. Энэ сэдв бол маш гоё сэдв. Монгол хүн дэлхийн аврагтаа үзэлцсэн. Үе төмөн. Төдвийн үе төмөнгөө бол маш алдартай хүн. Монголын одоо хамгийн одоо ноён оргил гэж хэлж болно. Шатрын төвхнээ. Тэгээд Бобби Фишертэй 1977 онд тоглосон. Тэгтээ Бобби Фишер 43 дахь нүүдэл дээрээ 48 минут 43 байна. Тэнцэг санал тавьчихсан. Бобби Фишер. Ямар гоё. За тэрийг хойлоод дараа нь танилцуул. Тэгээд тухайн үед болохоор 1970 онд болсон энэ тоглолтын дээр төдвийн үе төмөг болохоор одоо бол бурхан болож болсон. Гэхдээ энэ хүн маань болохоор дэлхийн 5 руу орж ирсэн жинсагаар. Бобби Фишер тэнцэг санал тавьж байгаа хэрэг амар ах. Бобби Фишер ч одоо бас нэг Каспаров гэдэг шиг л шатрын одоо энэ нэг бүх цаг үеийн түүхийг ингэж донсолгож явсан. Америкийн нэгдсэн улсын хамгийн анхны одоо дэлхийн аврах шатарч нь үнэмлэхүй шатарч байгаа тий. Тэгээд түүхтэй. Тэгэхэд манай төдвийн үе төмөн багш яаж гарч ирсэн баг. Надад бол бүр ингэж огшж байна. Гоё санагдаж байна. Тэр гоё. Тэгэд яг энэ талаарх мэдээллийг эрэл хайгуулалыг хийгээл явахад тухайн одоо тоглолтын өрөг нийтлэл аюу хомс байсан. Гэхдээ энэ бол ингээд манай үе үеийн шатарчид, манай үе үеийн Монголын маш том их маструуд, төлөөлөгч тий эдгээр багш нараасаа ингээл бичсэн нийтлэл янз янзын харахад бол нэр үнэхээр гайхамшиг. Тэгэхээр нэг өснө одоо энэ ноён оргил маань бусад одоо өнөөдрийн амжилтанд хүрч байгаа хүмүүсийн түүч байгасан гэсэн үг. Яг тэгвэл шатрын өнгөрөө шатрын тоглолт гэдэг нь өөрөө ингээд түүхэнд үлдчихдэг зүйл. Бүх онол бичиглэлтэйгээ.
тэр зүйлийг ингээд дараагийн хүмүүст нэгэснэ зам жим гаргаж өгсөн гэсэн үг байхгүй. Бобби Фишертэй тэнцэж болж ийна гэдэг итгэл үнэмшил төрүүлжлээ шүү. Тэгээ надад ч гэсэн тийм итгэлийн оч бадарч байна. Тэгээ бүр 1970 онд л одтой. Хөөх зөө. Стил сонирхолтой юм байна. За 50 дахь сэдв маань компьютер хүнээс илүү юу? За сүүлчийн сэдв. За таны мэдтгэл сэдв байна да. Одоо энэ дээр ч жиглээсээ компьютер явж шít энэ дээр. Тийм Deep Blue явж байна. Энэ IBM-ийн Deep Blue гэдэг мондог том компьютер. Одоо тухайн хиймэл оюуханы түүх бол дандаа энэгээр явдаг. Хиймэл оюухан ч ингээл хөгжиж явж хагаад гатцдаг байхгүй нөө хиймэл оюуны өвлгээд айгүй хөөрдөг. Манайхан нэг coin mine гэд хөөрдөг шиг л дэлхийд даяар чи хиймэл оюун гэ хөөрсөн байхгүй. Тэгээ бүгдээрээ за бүтэхгүй юм байна. Наад компьютерч бүтэхгүй юм байна. Гэт наад бүх юм бүтэхгүй юм байна гэдэг бүгд хаяад. Тэгээ нэг хэдэн 10 жил бол ингээд хиймэл оюуны өвл нүүрлсэн байдаг. Тэгээд нэг компьютер ингээд сайжраад ирсэн чинь анх удаа хиймэл оюун шатарчныг хожингууд нөө хүмүүс чинь гинт эргэж ирж байгаа. Хүйн хавар болоод эхэлсэн байна шүү дээ. Тэ? Гоё ингээ уран дулаан эхэлж байгаа юм байна. Хиймэл оюухан гарч ирж байгаа юм гээд өнөөдөр бидний интернетийн ирэн эхэлсэн байдаг. Энэ нэрнийг эхлүүлсэн энэ оч. За дээрэс нь шүү миний л одоо ойлгож байгаа шүү. Тэр Fisher бол тэр тухайн үед хожсон уу? Хинтээ тоглохдоо? Нөө зөвлөлт холбоот улс юу Америк хоёр тоглох үед мэдээж хоцсон. Хоцсон уу тий? Тэр бол зөвл анхны хожил нь байсан байна шүү дээ тий. Нийт 21 тоглолт болсон. Тэгээд Fisher 12.5 оноогоор 1-р харинд дэлхийн аварга болчихлоо шүү. Тэгэхэд Spassky болохоор 8.5. Тэгээд тэр хоёрын тоглолтын донд бол Fisher маш гоё бүр ингээд маш гоё тийм мэдрэмжтэй. Дээрээс нь ингээд залуу хүний галзаг бүх ингээд одоо тохироонд бүрдсэн гэдэг шүү дээ. Яг тэр бүх цагийн үеийн одоо гол хүн болох тэр бүх зүйл нь бүрдсэн байсан. Миний ойлгож байгаа болохоор энэ Америкчууд айгүй тийм башир нөхдөд. Одоо яг энэ шин техник технологи гаргаж ирээ бүгдийг ингээ усчдаг. За одоо Оросууд бол угаасаа дийлддэг чулуун шиг л нөхдөд байсан. Fisher бол харин гарч ирээд нэлээд хөрхэн тасархай төрүүлсэн байна шүү дээ. Гэхдээ энэ хиймэл оюухан бол гарч ирээд тэр Каспарыг бол ингээд хочж байгаа. Одоо зөвлөлт холбоот улсыг шатраараа дийлддэг нөхдүүдийг бол ингээд өөрсдийн техник технологиор дараа ичиж байгаа байхгүй. Саяхан бас нэг иймэрхүү үйл явдал болсон нөө. Аз твчин болохоор гоо дамаараа ингээд дийлддэг нөхдүүд. Наад компьютер чи хичнээн жүгдсэн гэсэн манай энэ гоо дамыг бол барахгүй гэж бас ингээд сая Америкчууд хиймэл оюуханаа сайжруулад ингээд бас барчиж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ бол миний хувьд бол айгүй тийм үн цэнтэй тийм түүхэн эргэлтийн мөчөөсөн гэж надад бодогдож байгаа. Тэгэхээр хоёлын өргөний турш нь өргүүдэд тайлбарлахдаа тэг хүүтэн дайн гэж яагаад нэрлэв гээл ингээл хоёлоо нэг логиктор алдар явна гэсэн үг. Тэгэхээр сая хасаагийн хэлсэн яг үнэ энд бүр ингээ тий 2020 оноос хойш тоглолтууд юу болов? Хиймэл оюухан яаж нөлөөлөв? Тамирчдад, мэрэгжлийн түвшний хүмүүс, судлаач нарт гээл ингээл хоёлоо өргөөрөө задлал тайлбарлаад ярих нь шүү дээ. За ингээ 50 сэдв маань ийм байна. Гайхалтай бүр тэсэн ядан хүлээхээр байна. Бүр би бол тис чадахгүй би ингээд шүнжэнгөө ингээд бодоод унах юм байна. Нэрээ тэр юу болсон юм бол гэдэг. Хүүг ягаад итсэнгүү гэдэг. Яг байна. За ямар ч байсан манай нэвтрүүлгийг бол олон хүн үзэх нь тодорхой. Тийм болохоор энэ 50 нэвтрүүлгийн дурчлаа зарлж байгаа. Энэ мэтлэн бид нар 1050 нэвтрүүлгийг зарлж байгаа. За 1050 нэвтрүүлгийг бол бид нар ингээд зарлцсныхаа дараа бол за энэ нэвтрүүлэг нь илүү гоё юм байна. Энэ нэвтрүүлэг дээр нь манай бараа бүтээгдэхүүн таарах юм байна. Энэ нэвтрүүлэг дээр манай үйлчлэгээ, үзэр үйлчлэгээ таарах юм байна гэж ингээд сонгож агаад байршуулж болно. Бүтэн жилийн турш бид нартай хамтарч ажиллаж болно. Яаж хамтарч ажиллаж болох вэ гэдгийг талаар бол манай энэ доор харагдж байгаа 8308 8303 8305 8303 гэдэг дугаараар холбогдоо асууж болно. Эсвэл odmundir@gmail.com-оор аяглал имэйл бичээд холбогдож болно. За ямар ч өөрсдийн одоо энэ бизнес бараа бүтээгдэхүүн үзэр үйлчлэгээ сурталчлуулахдаа бол яг энэ манай энэ нэвтрүүлэг яг одоо энэ явж байгаа лайв шиг 45 минутын энэ нэг нэвтрүүлэг дээр яг миний одоо энэ ярьж байгаа яриа шиг юм аман сурчлагаа 2 удаа орох боломжтой. За энэ аман сурчлагаа бол яг NTV телевизээр өдөр 6 одоо FM 83.3 107 кГц телевизээр бүх машинууд дотор болоо ингээд те бас ингээд маш олон удаагийн давтамжтай өдөр шөнөгүй ингээд нүдэн за дээрэс нь одоо манай YouTube сувгаар байршихтаа энэ доор харагдаж байгаа банер шиг нэвтрүүлгийн туршид энэ бараа бүтээгдэхүүн үзэр үйлчлэгээ тань байрлах болно. За ийм сайхан хүртээмжтэй зүйлийн төлөө манай маркетингийнхан бол яарна гэдэгт итгэлтэй байна. Ягаад гэвэл хурдан дуусчих бах гэж би бас имэж байна. За дээрэс нь шүү зөвхөн одоо өөрсдөө бизнесийг танилцуулахаас илүүтэй хувь хүн та сонсож байгаа та бүхэн маань биднийг дэмжиж энэ хэлээрээ шинжилх ухаан таны мэдхүйг түгээх энэ үйлс танд хүргэхийг хүсвэл манай од мөндрийн алтан гишүүн болох боломжтой. 100,000 төгрөг төлөөд одоо манай алтан гишүүн болсноороо
алтан гишүүдийн нууц бүлгэм нэгддэг ээ. Одоо манай алтан гишүүдийг бол одоо тий манай нууц бүлгэм биднийг араас нь дэмжиж яадаг нууц бүлгэм чинь одоо энэ шүү дээ. Хүн болгон янз бүрээр боддог баха. Цаа ч гэсэн 100,000 төгрөг өдлөөд алтан гишүүн болох боломжтой. За гэснээр бол би одоо аялал зугаалгад яваад бидний одоо зөвхөн алтан гишүүд дотроо зохион байгуулдаг ийм ивентүүд байдаг. Тэгээ хоорондоо ярилцаж дотносоод хамгийн бас сонирхолтой нь алтан гишүүд групп дотор бид нар бол шин дугааруудаа биччихэдэг. Яг лайваар ингэж биччихэдэг. Тэгэхээр бол яг тухайн үед нь бид нартай ингээд нэвтрүүлэг эхлэхийн өмнө танилцаж ярилцаад нэвтрүүлэг төгссөн дараа тухайн сэдвийн тухай ярилцаад энэ чинь 45 минутын дотор бид нар амжихгүй тий зөндөө асуух юмнууд гардаг. Тэр бүх юмнуудаа ингээ өөртөө хоримтлагдсан асуултуудаа шууд ингээ тухайн нэвтрүүлэгчээс нь тухайн хүнээс ингээ асуугаад бидэртээ илүү сайн дотн ингээ танилцаад өнгөрсөн жилийн турш бол бид нар алтан гишүүдтэй бол маш их дотн танилцсан. Хоорондоо бол ингээ ах дүүс шиг болцгоосон. За тэгээ хооронд гадагшаа дотгошоо аялцгаасан. Нэг жилийн ойгоо тэмдэглэцгээсэн. За тэгээ ингрийн цоосон. Тэгээ алтан гишүүн гэдэг тэмдгээр. За тэгэхээр эх жил ч гэсэн одоо манай 3 дугаар улирлын алтан гишүүд ч гэсэн ийм 2 одтой алтан гишүүний одоо тэмдгээр бол ингрээ цоолох боломжтой болж байгаа. За ингээд алтан гишүүн болохын тулд таавал нь Coupay энэ харагдаж байгаа QR кодыг уншуулад за эсвэл 94000 гэдэг IBAN дугаартай худалдаа хөгжлийн банкны 4191 04 518 насанд 100,000 төгрөг шилжүүлэхтэй гүүлийн нутган дээр нь овог нэр одоо утасныхаа дугаарыг заавал бичээрэй. За тэгээд бид нар тантай холбогдсоор таныг алтан гишүүдийн нууц бүлгэмдэн урих болно. За ингээд гайхалтай бүр үнэхээр сонирхолтой тисгийн аргагүй гэн одоо хүлээж тисгүй ийм сайхан нэвтрүүлгүүдийг бол за тэгэхээр удахгүй 3 дугаар улирлаараа уулзна хурдан уулзаасай гэж одоо өрөөгөөд энэ нэвтрүүлгээ дуусгая. За нэрэгтэй дуусгах юмны ганц асуулт байгаа юм байна. Энэ ерөнхийдөө ингээд он цагийн дараалал руу байгаа. Гэхдээ хэрвээ үзэгч сонсогчд маань энээс нь төрүүл сонсон энэ төр гэвэл тээ. Одоо би бол жишээлбэл шууд энэ компьютертэй Deep Blue интерээс нэхлүүлмээр байгаа байхгүй тий. Эсвэл тэр зөвлөлт холбоотос Америк хоёр ингээд байлдаж байгаагаас тий. Дэлхийн хөлөг дээр биш шатрын хөлөг дээр байлдаж байгаа. Энэ дайнаас нь шууд эхлүүлээ гэдэг ч юм уу. Иймэрхүү бас санал хүсэлтүүд байвал хүмүүс маань бас ингээд комментаар ингээд орж ирээрээ санал хүсэлтээ хэлээрээ. Тэгээд сонирхолтой тийм саналууд байх юм бол бид нар яг тэр дараалалаар нь бас ингээд үзэгч сонсогч та бүхэндээ бол ингээд сюрприз ярих болно. За баярлалаа. За баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх худалдаа хөгжлийн банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.